Ганагийн сүгт давтай морил. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Танд яриулж контент болгох болсон явдал байгаа бол Instagram-ын Гана TV хаяг руу бичээрэй. Сайн байна уу? Ганагийн сүгийг баг ковид үеэс хойш сонсож байна. Тэгэд өөрлөө чинь тохиолдсон нэг явдлаа явуулахар шийдлээ. Би Солонгос төрөөд 5 жил болох гэж байна. Эхэндээ монголчуудтай хамт ажиллавал амар юм шиг санагдаад хэд хэдэн ажил цуг хийж үзсэн л дээ. Барилга нураалт ачаа зөөх гээл ихэнх цагийн ажил. Өглөөр дагантлаг дээр очиод ажиллаа авал юм штэ. Гэхдээ надаас өөрөө суулдаг ч юм уу, сонио хүмүүстэй таарсан ч юм уу ямар ч л байсан монголчуудтай дахиж хамт ажиллахгүй гэж шийдсэн. Тэгээд асуудал гарсан болохоор монголчууд багтай газар очихын түүс болцсон байж хад урагшаа улсаантай ойрхон байдаг нэг жижиг хотод мах эвддэг ажил болсон. Багаасаа мах янзал зурсан болохоор амархан ажил шиг санагдсан ч зөксөгөөр 10 гаруй цаг ажилладаг болохоор амар ядаргадаг ажил байлаа. Миний очисон тэр үйлдвэрт ер нь халтрууд ажилтдаг юм лээ. Бараг эзэн бит төрөл Аз царайтай гэхүү. Бусдын дандаа л Пакистан, Бангладеш шууд. Цалин цагаад ажгүй болохоор хураач оромтлуулах хажуугаар ганцаараа байр түрээсэлж дөнгөхдөг болсон. Ингээд нэг хуучны байшинд жижигхэн өрөө боллоо. Бараг л хаалгаар нь ороод бүх сэргээ таагдахаар амар жижигхэн байр. Хан дагуу хувцас хунраа хийх шкаф, залгаад хоол хийдэг шүүгээтэй. Эсрэг талын хананд нь хуучны төлөвлөгч өссөн. Ажил хийж мөнгө хураангаа хувийн орон зайтай байх гэсэн надад бол тансагтай орно. Гэхдээ манайхар бол сумын төвших газар болохоор нийтийн ойл угаалах өрөөтэй. Тэр нь жаах ядаргаатай, бусдаар бол бууц хоошуур. Эхэндээ жаах анзаардгүй л байсан. Нэг өглөөр тусаад тухтаахан цай бэлдэж уучаад ажилдаа явхаас өмнө нөгөө төлөнд үсээ янзалж байгаад анзаарсан. Төлөнд тусах миний дүрс намайг хөдөлгөө ихээр жоохоо оцорч хөдлөд байх шиг санагдсан. Гэхдээ бараг л анзаарахдаггүй шахав. Хавруулаад цаанаасаа ядарчихсан, дээрээс нь ойр ачаалтай ажилласан болохоор надад ингэж санагдаад байгаа юм байхтай гэж гайхал өнгөрсөн дөө. Тэгээд юу ч бодлоо яваал байлаа. Гэхдээ байнга ч тэгэж толиндох дүрс зөрдөг байсан. Хайлт анзаарвал секунд хүчрэх хугацаар миний хөдөлгөөн зөрдөг. Дараа нь амарсан өдрөө нөгөө төлийг сайн үзье гэж бодоод гараа огцсон хөдлөсөн чи яалтчгүй миний дүрс хоцордог шүү дээ. Яг нөгөө YouTube дээр байдаг хуучны монгол клипнүүд дуу дүрсэн зөрчсөн байдаг та. Яг тэрэн шиг. Тэгэхэр нь уцаараа бичлэгээгээд огцом хөдөлгөөн хийж үзсэн юмдаг. Надад болохоор толин дойсон дүрс хоцроод байдаг. Бичлэгэн дээр болохоор ямар нэг өөрчлөлтгүй хоцорсон юмгүй байсан. Нэг удаа бүр орой тарж ирчгээд ядарсан амтан гудсан арай гэж дэлгээд дээр нь бүхлээр эвдэж байгаа дундчихж. Би ороо яг толны харалдаа доор засч унтдаг. Угаасаа өөр ор засах зайж байхгүй л дээ. Тэгсэн чинь зүүдэнд миний дээрээс ямар нэгэн сүүдэр тонгоож хараад байх юм. Ханнаас нэвтлээд над руу тонгоогод байгаа юм шиг. Стос ирэх гэж үүлээ үтсэн дээ. Мэддэг бүх майн мэгзмээ уншаал байсан. Тэгээд арай гэж сэрээд анзаарсан чинь зүүдэнд байсан тэр байлэр юм хан нэвтлээд тонгоогод байх шиг байсан хэсэгт нь нөгөө төл байдаг болж таарсан. Хэд ядарснаасаа болоо солиорч ин удаа гэж утсан ч монгол хүн байна да. Ээж рүүгээ ном уншуулаарай гэж мессенжер рүү биччихээд амандаа майн уншиж чад буцаад унтчихсан байлаа. Тэгээд үүр цайхаас өмнө гэгээ дөнгөж орчихсан байхад дахиад сэрсэн. Бодвол 4 цаг л болох гэж байсан болов. Толгой харалтай байдаг жижигхэн цонхоор үл мэдэг гэгээ ороод бүүдгэрч гисэн өрөөнд доторхоо харж болохоор байлаа. Тэгээд дээшээ нөгөө төл рүү харсан чинь тусгалд нэг юм сүрхийгэд өнгөрөх шиг болсон. Санаа дагаад ч түрүү хамаг бие зарс хийгээд хүйт дагаал явчихсан. Хүн тэгээд айжхараа хөдөлж чаддгүй юм байлээ. Нүдээ анж хэвтэж байгаад нар мандтал цаг гарan болсон. Тэгээд ер нь тэндээс нүй гэж хийдсэн дээ. Байрны завгаад өөр тохиолдсон юмны тухай юу ч хэлээгүй. Дараасараас гарахаар болсон ойлсон. Үйлдвэрээсээ ч тэр сараа дуусгаж гараад дээгүү хотод цагийн ажил хийсэн дээ. Элдэв юм үзэж хараад шүн хар дарж байснаас монголчуудтайгаа муудалцах үедээ муудалцаад хил амаа олцоод явж байсан дээр юм байлээ. Яг жинхнээс юм явдал болсон юм уу? Эсвэл хэд ядарснаасаа болоод хийм харж маанагдсан уу гэдгийг би сайн мэдэхгүй. Олон жил өнгөрчээ. 2010-ад оны дунд үед би Солонгост хараар ажилладаг байлаа. Ихэнхдээ Вьетнам, Таиландд ажилладаг цөөхөн монголтой үйлдвэр байсан юмдаг.
Олон цагаар хүнд нөхцөлд ажилладаг ч гэсэн олдог хэдэн бор юм нь Монголд ажил хийснээс л илүү байдаг байлаа. Үйлдвэрийн барилга маш хуучин. Солонгос ажилчид нь гадаадын ажилчид мань мэдтэй нэг үг дуурдаггүй байсан ч тэнд ажилдаг солонгос өвөтэй тамхилаад элдвийг ярьдаг болчихсон байсан юм. Нэг удаа тамхилаа зогсчихсэн чинь нөгөө өвөө манай үйлдвэрт 80-аад оны ихэр осол гарч нэг эмэгтэй амиа алдсан болохоор хаагдж байсан тухай ярьдаг юм байна. Бид хоёр тамхилангаа элдвэл юм ярьж байдаг болохоор нэг тоосончгүй. Үйлдвэрийн төхөөрөмжнөөс урт хар ус хаяа гарч ирдэг л байлаа. Тэнд ажилдаг эмэгтэйчүүд уг нь бүгдээр эрдэнэтэй малгай өмсдөг байсан л та. Шөнийн ээлжинд ажиллаж байсан Вьетнам залуу цонхны цаана коридороор эмэгтэй хүн алхаж явахыг харсан байгаа юм. Тэгээд гадны хүн орж болохгүй болохоор хэн яваад байгааг нь мэдэх гээд коридор руу гарсан чинь хинч байгаагүй гэсэн. Би тэр төлөвийг шоолж нээлттэй л өнгөрсөн. Надтай хамт ажилладаг нилээ дууждаг нэг монгол ах хүүд бас нэг явдал тохиолдсон байгаа. Нэг өрөө манерээ ээлжээ дуусгачаад сүүлчийн хайрцагнуудыг ачааны эсрүү зөөж байж. Нэг ээлжийн нөхдүүд нь ажиллаа дуусгаад явчихсан ер нь үйлдвэрт манер ганцаараа үлдсэн байж л дээ. Эргэн тойронд нь жив чимээгүй, үйлдвэрийн төхөөрөмжүүд нам дуугаар жигд хөнгөнөхөөс өөр чимээгүй байсан гээл ахвал өөрөө их гоё ирнэ. Тэгээд ах хүү зөөсөө хайрцагуудаа нэгтэлж тоолоод байж байтал яг дээр нь шатан дээр хөлийн чимээ гарсан байгаа. Эзэнгэл яваагүй бах гэж бодоод дээш харсан чинь нэг эмэгтэй зогсож байсан гин. Үйлдвэрийн хууч увцтай бараг бөхсөө өрсөн урт үстэй хөх. Тэр хөдөлсөнчгүй чимээ гаргасанчгүй гин. Манер тэр хүүхэн рүү нүд завчилгүй хараад гацчихсан байсан гэж байгаа. Тэгээд эцэст нэг нүдээ авчирч. Тэгээд арай гэж нэг нүдээ завчсан чи алга болчихсон байсан энтергэлэгдээ. Нөгөө Вьетнам залууг шоолоод байсан хүн чи өөрөө сүнс сүг шиг юмтай ширтэлцээ зөксч байсан гэд ярихаар итгэмэргүй л үт юм билээ. Ер нь тийм юмд эрүүл ухаантай итгэхгүй л дээ. Тэгсэн чи удалгүй юмнууд ч болж эхэлсэн дээ. Нэг Таиланд залуу цэвэрлэгээ хийж байгаа цонхны тусгалд ард нь урт устай эмэгтэй хүн зөксөж байгааг харсан байна. Тэгээ эргээд харсан чи хинж байгаагүй ч их шиг тийм яриа борооны дараах мөөгшгөл олон гарсан дөө манай үйлдвэрээр. Би ч яг өөрөө нүдээр үзэж чихээрээ сонссон биш элдвээ юмд итгэхгүй хэдэн заасаа хөөхөн цуглуулчих гээд мөрөөрөө ажиллаа хийгээл байла. Нэг өрөө би ээлжээ дуусгачаад хувцас солих гээд байж үсэн. Тэгээд гэрээс юм бийцэн байна уу гэд уцаа шалгах гээд авсан чинь утасны дэлгэцэн дээр яг миний ардаас урт үстэй царайн сайн харагдахгүй эмэгтэй тонгоож гоо ойж харагддаг байгаа. Тэгэл пал хийгээд явчихсан. Яаж хувцас сольж, яаж хаалгаар гарч яваад гэртээ ирсэн бүүмэд. Хүмүүсийн ярихыг л сонссноос биш өөрт тийм юм харагдахаар эвгүй л байдаг зүйл юм билээ. Удалгүй би үйлдвэр эзэнд өөр ажил олсон гэж хэлээ тэндээс гарсан. Гэхдээ ажил олоогүй байсан л та. Тэр үйлдвэр тэхэж очихыг хүсээг болохоор л гарсан юм. Дараа нь сураг сонсохнээ дээр үед тэр үйлдвэр анх хаагдах болсон шалтгаан нь нэг ажилчин эмэгтэй ус төхөөрөмжөнтэйглээ тэгээ чимээч гаргаж амжилгүй татагтаа дуумаахан болчихсон гэдэг юм хэлээ. Нөхдүүдийн зөхөөс яриа юм уу болсон явдал юм уу ёстой бүү мэдээ. Гэхдээ л ахан тэр үед утасны дэлгэцэн дээр яг миний ардны хүүхэн зогсож явахыг харсан л юм да. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Энэхүү хууч яриа нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэй хүмүүсийн дунд ам дамжин хэрэгддэг зүйлсийн тухай ярьдаг цоврал юм. Халах голын ялалтын 50 жилийн ойг 1989 онд Монголын зүүн хязгаарт өргөн дэлгэр тэмдэглэж байлаа. Газар газараас илгээлтээр очсон олон тракторчид тусан арга хэмжээнд оролцох завшаан төхөөж нэг үгээр хэлбэл бэсрэг наадам үзэцгээж байх үеэр Төв аймгаас илгээлтээр очсон Баатар хүү гэдэг хижээлэртэй танилцсан юм. Түүний Япон жүтгэр Монголд бий гэсэн яриа өөрийн ирэхгүй сонирхол татав. Баатар хүү Япон жүтгэртэй хэрхэн таарсан тухайга ийхүү ярьж билээ. Тэр дорндын сүмбэр сумын тракторч нар очиод удаагүйж шинэ газар хагалахад тийм чамар байгаагүй байна. Учир нь сүмбэр сум халахгүйн орчмоор тэр аяараа оковны нөх дов сандуул байдаг болохоор газар хагалахад амаргүй байдаг гэж. Тэр үед социалист уралдаан гэж ажил урагшлуулах сүрхийг хөшөөрөх байсан болохоор тракторчид урамшуулын хэдэн төгрөгийн төлөө нойрхоолоо хасан газар хагална.
Баатар хөө бусдаасаа хэдхэн гаагаар дутуу явсан болохоор түүнийг нөхөд жийчих санаатай шүнжин болионд явахаар шийдэж устдыгаа буугаад явхад ганцаараа үлдэн газар хагалж явжээ. Гэтэл шүн дундын үед гараа өргөсөн зэрэг хувцастай цэгэл саарл юмнууд тракторын гэрэлд гинэт ороод ирсэн байна. Гайхаж алмаарсан тэр нүдээ сайн арчаад харвал бүр цус нүжиндээ холилдсон Япон зэргүүд гараа өргөн зогсчихсон аман ангалзаад юм хилээд байх юм гинэ. Тэр үед тэр авдын кино зураг авч байсан болохоор Баатар хөө киноных юм болов гэж бодоод нэг их айж сандарсанчгүй газраа хаглаад яваад байж. Нөгөө зэргүүд ч алга болчихжээ. Арийнхаа гэрэл тарвал юу ч харагдсангүй гин. Тэгэхээр зогсож угаад нэг тамхи ороочход холионыхоо нөгөө талаас эргээд хагалж явтал дахин нөгөө Япон зэргүүд гэрэлд нь орж иржээ. Тэр чүүхэл нэг нь жадаараа гидсээ хүү дадаад унаад өгч. Үүнийг хармагцаа Баатар гүгийн дотор генитарцас хийж хий үзэгдэл гэж ухаарад бригад руугаа гомгууд явчихжээ. Гэвч үдсэн харснаа нэг ч хүн дирээгүй. Нутагта мөөгөө худалч нэртэй явсан болохоор худалч гэгтгэс болгоомжилсан хэрэг. Гэтэл энэ явдлаас хойш 4-5 өдрийн дараа сэлэнгээс илгээлтээр ирсэн тракторчин алтан гэрэлгэгч залуу Япон зэргийн сүнс үзсэн тухайга бригадынхаа нөхдөд ярьжээ. Гэсэн ч түүний үгэнд хүмүүс үнэмшиг нь бити хэл жолооч нар алтан гэрлийг тэр өдрөөс хойш Япон гэрлэгэх болжээ. Тэгтэл ч удалгүй тэдний бригадын хамгийн нэр хүндтэй авраг тракторчин Баасан сүрэн Япон чөтгөртэй таарснаа ярьснаар тракторчид итгэж зарим нь үзхийн мөрөөсөл болсон гэдэг юм. Энэ үед Баатар хөөч өөр таарсан зүйлийн тухай яриасан аж. Тэгтэл түүний яриг сонсоод байдгаараа л шооч юмыг давсалж ярьдгаараа нэртэй бат чаргал гихч залуу Баатар хүүтэй хамт шөнө газар хагалахаар явъя гэж гуйжээ. Тэгээд тэр хоёрыг шөнө явж байтал нэг Япон зэрэг цус нүжээ савруулсаар шархаа богоо зогсож байгаа харагдаж. Гэвч түүнийг Баатар хүү харсангүй. Харин бат чаргал харж хаад чөтгөргээд түүн рүү наалдаж биеийн жижирч байж. Ахад жаахан явж байтал Япон зэргийн дарга хувцастай нэг намхан нэр нэг цэргийн дух руу буудаад унгаж явахыг хоёул харж. Энэ үед бат чаргал учиргүй аж бригад руугаа явахыг чичрэн гуйлаа. Дэрэгдээ хантай байсан болохоор Баатар хүү харин огтайгаагүй аж. Гэсэн ч үхтлээ айсан бат чаргалыг өрөвдөөд бригад руугаа буцжээ. Тэр шөнөөс хойш бат чаргал дэмирэн савл хийвэл тэр Япон зэрэг энэ байна гэж хашгиран хардарсаар байх болсон тул эмч нар дуудаж эмнэлэг төвтүүлсэн байна. Түүнээс хойш шүн полинд явдаг нэгч тракторын жолооч байхгүй болж. Одоо харин халахгүй л Япон зэргийн сүнс байдаггүйг мэдэхгүй юм. Сүнсийг нь холдуулаагүй бол байж л гарах нь. Халахгүйн ялалтын 60 жилийн өмнөхөн Японоос дайн дүргдэгсдийн арга гэрийнхэн ирж байсан. Тэгтээ ламнартайгаа ирж байсан болохоор Монголд шингэсэн Япон зэргүүдийн сүнс арилж хүндрэлөө улсан байж болох талтай юм. Энд яригдсан зүйлс нь бадлагдаагүй үлгэр домгийн шинжтэй хуучрэ гэдгийг эргэн сануулъя. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нугаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.